Уул уурхай машин механизм тэгээд цаашлаад одоо тоног төхөөрөмжийн зах зээлийн талаар хэлцэж байж байна. Тоног компани дотоодод үйл ажиллагаа явуулснаас хойш ерөөдөө ер нь салбарын одоо гүйцэтгэлийн хувьд сүүлийн 7 жил таны хувьд ямар хөө болж өнгөрсөн бол ер нь хурцтай тэлж гин гэж харж байна. За манай компанийн хувьд бол одоо ерөнхий борлуулалтын хувьд бол жил ирэх тусам бол борлуулалтын хэмжээ нэмэгдэж байгаа, зах зээлээ тэлж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд нийтдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, ашиглалтын одоо үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн 40 гаруй харилцагч компаниудын одоо компаниудтай хамтарч ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол бид бүхэн одоо зах зээлээ бол одоо яг өнөөдрийн тухайд бол яг тодорхойлж хэлэхэд бол жоохон яг хэлэхдээ одоо тийм жоохон таата биш л байна. Ягаад гэвэл одоо зах зээлийн нөхцөл байдал маань өөрөө бас жоохон уналттай болцсон. Одоо манай эдийн засгийн хувьд бол манайх чинь гаргаж байгаа нийт бараа бүтээгдэхүүний одоо дийлэнх орлого маань нүүрснээс орж ирдэг. Тэгээд яг өнгөрсөн оны 2024 оны 11-р сараас хойш өнөөдрийг хүртэл одоо энэ нүүрсний зах зээл маань дандаа юм уналттай байгаа болохоор бас жоохон хүлээлт маань жоохон тийм таархан л байна да. Илүү урт хугацаанд гээд аваад үзэхэд Монгол Улсын хувьд бол мэдээж одоо нүүрснээс илүү экспортын орлогоос юм төрөлжүүлэх төлөвлөгөө тавьж байгаа. Тэгэхээр таны хувьд ойрын одоо эх 4-5 жилийн төлөвийг хараад үзэхэд ер нь хэр өдөр байна гэж хэлэх вэ? За бид нар бол одоо яг манайх урт хугацааныхаа төлөвлөгөөнд шилжсэн явж байна. 2027 оноос эхлээд бол уулуурхаан зах зээл бол ер нь эргээд өнгөрсөн оныхоо одоо 24 он шиг ийм өнгөрсөн хугацаа шиг ийм доктортой байх болов уу гэж ер нь бол тэм нөөц төлөвлөгөөнд орцсон явж байна. За нүүрсний зах зээл бол яг өнөөдрөөр харахад бол харьцангуй бас уналттай. За яг энэ маань одоо яг манай компанийн хувьд ч гэсэн одоо энэ өнгөрсөн оны үетэйгээ бол энэ оныхоо үеийг харьцуулаад харахад бол борлуулалтын орлого маань 1-р улирлын одоо өнөөдөр ингээ 3-р сард дуусч байна. 1-р улирлын орлогоор харахад бол 40% бууралттай байна. Гэхдээ бол яг хуу одоо нөгөө алт хөтөлбөр гэж явуулж байна те. Алтны одоо зах зээлээр шилжиж байна. За мөн урааны төслүүд яригдж байна. Тэгээд энэ төслүүд маань хамгийн гол нь ингээд яг хэрэгжээд эхлэх явах юм бол аажимдаа бол 2027 оноос бол эдийн засаг уулуурхаад одоо эдийн засгийн нөлөөлөх үзүүлэлт маань дээрдэх байхаа л гэж харж байгаа. Тэгэхээр товчхондоо ер нь одоогийн байдлаар аваад үзэхэд машин механизм тоног төхөөрөмжийн эрэлт одоо баг зэрэг одоо хязгаарлагдмал байна гэж харж байна. Тий, ер нь бол манайх ч өөрөө яг нөгөө тоног төхөөрөмжийн зах зээл дээр бол яг нөгөө тодорхой төрлийн сегментийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Тэгээ манай борлуулалт маань өөрөө яг ингээд бас буурсан байгаа юм чинь бол энийг хэрэгжилж байгаа машинууд бас тодорхой хэмжээнд буурсан л гэсэн үг. Ер нь бол шууд хамааралтай байдаг. Тэгэхээр бол одоо бол ер нь цаашдаа бид бүхэн бол одоо энэ юу бол доктортой байх магадлал нь бол одоо 27 оноос л гэж ер нь бол харж авч байгаа. Одоо тарифын яриа бол арга хэмжээнүүд бол нэлээдгүй газар авч байна. Тэгэхээр танай бизнест энэ тодорхойгүй байдал ямар нэг байдлаар одоо нөлөө үзүүлнэ гэсэн юм хүлээлт байгаа болов уу? За бараач чинь нөгөө бүх юм валютаар гадагшаа гарч байгаа тий худалдаа авалт болгоо. Тэгээд худалдаа авалт валютаар гарч байгаа гэхээр одоо өнгөрсөн оны 12 сартаа өнөөдрийг харьцуулаад харахад нэг улирлын хугацаанд долларын ханш маань бас тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Одоо нэг амдаал одоо 3500 авчлаа шүү дээ тий. За тэгэнгუთ ингээд нөгөө бид хүмүүс дандаа л валютаар худалдаа авалт хийдэг. Тэгэхээр нөгөө нэг үндсэн суурь маань бол өсөж байгаа. Тэгэхээр нэг эсрэг талдаа нөгөө талдаа болохоор манай борлуулалт бас тодорхой хэмжээнд хомигдсон. Тэгэхээр ингээд суурь үнийн өсөлт борлуулалт хомигдож байгаа энэ бол мэдээж сөргөөр нөлөөлөх ойлгомжтой харагдаж байна. Таасаа хэлсэн яг одоогор бол ерөөдөө эрэл талаас хязгаарлагдмал байгаа гэж. Тэгэхээр яг энэ салбарыг илүү цаашид хөгжүүлж өсөлтийг одоо эрчимжүүлэхэд одоо бодлогын одоо ямар шаардлагатай арга хэмжээнүүд авах хэрэгтэй гэж харж байна. За ер нь бол яг нэг төрөөс барьж байгаа бодлого маань өөрөө хувийн хөвчлээс дэмжсэн байх хэрэгтэй. Одоо татварын багц хуулиуд одоо яригдчих байгаа шиг байна. Тэгэхээр энэ татварын багц хуулиуд дагаад одоо аж ахуйн нэгж дээрх одоо тэр ачааллыг бас тодорхой хэмжээнд бас зөөлөх. За урт хугацаанд бас энэ татварыг бас ингэж төлөвлөх тийм одоо систем рүү ордог ч юм уу тий. Тэгээд нэг дор ингэж ирж байгаа энэ ачааллыг нэгдсэн бодлогоор л ингэж маш саармжуулж өгвөл одоо энэ хувийн хэвшилт явж байгаа энэ аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах тэгээд цаашлаад доктортой одоо энэ борлуулалтынхаа юм дээр нөлөөлөлт эрг нөлөөлөл хадгалагдаж явах хаа гэж бодож байна. Тэгэхээр Домогтой хаалтаг компанийн хувьд за Монголын маань экспорт бүтээгдэхүүний танилцуулахаас гадна цаашид ер нь ямар бизнес стратегтэй ажиллаж байгаа вэ? Манай компанийн хувьд одоо бид бүхэн яг одоо энэ дандаа шинэ технологийн бараа бүтээгдэхүүнүүдэд бол одоо танилцуулагдана. За тэгээд цаашдаа бол манайх бол ер нь бол
яг тодорхой хэмжээний нэг жижигхэн одоо импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл дээр одоо үйлдвэрлэх энэ үйлдвэрийг одоо бий болгохын төлөө одоо бас зорж ажиллаж байгаа. Тэгээд яг манай ч нэг гангийн үйлдвэр байхгүй. Тэгээд бүх түүхийд маань гангаас хамаарч байгаа болохоор тэгээд дотооддоо одоо энэ засаг барьж байгаа бодлогын хүрээнд энэ гангийн үйлдвэрийн одоо үйлдвэржилт нь одоо хэрэгжиж эхлэх юм бол энэс түүхийдээ аваад бид нэг ч гэсэн одоо нэг өртөг шингэсэн нэг ч гэсэн ажлын байрыг нэмэгдүүлсэн ийм одоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүрэхин төлөө хичээж ажиллахаар зорж байгаа. Тэгэхээр энэ Mongolia Money Expo-гийн үеэр танай компани ямар бүтээгдэхүүн танилцуулахаар зорж байгаа? Манай компани одоо уулуурхан хүн өмшийн механизмын одоо энэ газар таарцах түргээлэгт хийдэг ангийн худалдаагаар яг төрөлжиж үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний одоо цөөхөн компани нэг нь. Тэгээ манайх энэ Expo-д 2025 оны Mining Expo-д HPM гэдэг манай одоо газар түргээлэгт хийдэг анги байдаг брэнд байдаг. Тэрний одоо энэ технологи хөгжсөн одоо хамгийн ийм сайн сүүлийн технологийн бүтээгдэхүүн мөн одоо уул уурхаан одоо манай энэ уурхаанууд ч одоо онцлогтой болчихлоо шүү дээ. Төслүүд маань ерөнхийдөө бол одоо хуучин одоо уурхаануудын одоо хөрс тээвэрлж байгаа ч юм уу албарт явуулж байгаа нөгөө нэг зай маань ийм одоо нэг тодорхой нэг ийм бага байсан бол одоо бол уурхаан нөгөө нэг одоо томрохын хэрээр одоо бүх энэ зүйлүүд маань одоо ийм хол болж эхэлдэг. Одоо нэг одоо хөрс тээвэрлэлтийн зай ч гэх юм уу тийм. Тэгээ энийг дагаад одоо нөгөө нэг тэр холд болж байгаа зайд нь тохирсон одоо бараа бүтээгдэхүүнийг одоо нөгөө хэрэгжилж байгаа хүмүүсүүдэд өртөг хамгийн одоо бага зардлаар одоо нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгохыг хичээж байгаа. Тийм учраас одоо бид нэр Tiken брэндийн одоо бас ийм хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн дугуйгаараас орцож байгаа. Тэгэхээр ер нь бол мэдээж уул уурхайн төсөл бол хамгийн хугацаа ордог ийм ажил байгаа. Үүнийг зэрэгцээ хугацаа хэмнэхийн үүднээс одоо технологийн автоматжуулалт за химэл оюун шингэсэн бүтээгдэхүүн зэрэг маш олон одоо инновацууд бол хөгжиж байна. Тэгэхээр ер нь Монголд хэрэгжиж байгаа төслүүд дээр аль нь төлхөө нэвтрэх юм боломжтой гэж танигдаж байна. Танай компанид бас илүү одоо химэл оюун шиг тийм автоматжуулалтыг дэмжсэн хүний нөөцийг аль болох бүтээмжтэй байлгахыг зорьсон юм бүтээгдэхүүнүүд оруулах төлөвлөгөөг авлаа. За энэ маань болохоор ерөнхийдөө нөгөө үйлдвэржилтийн суурьтай холбоотой. Тэгэхээр одоо манай борлуулж байгаа одоо энэ нөгөө нэг дандаа галзуу одоо нөгөө бид нар шин төмөр бэлтгэсэн бүтээгдэхүүн борлуулдаг болохоор манай дээр өөрөө нөгөө төмөр бэлтгэсэн суур одоо үйлдвэржилт маань одоо тийм сайн хөгжөөгүй болохоор ерөнхий бол одоо яг нөгөө импортоор л голцоо авж байгаа. Энэ үйлдвэрлэлийн хөгжилт маань өөрөө сайн сэргээд ирэх юм бол бид нар дотооддоо энийг одоо үйлдвэрлэх боломж хайж байгаад энэ бүх зүйл дээр бол суурь нь байж байгаа юм бол одоо үйлдвэрлэлээ төмөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явахд бол болохгүй зүйл гэж байхгүй байна. За тээвэрлэг логистикийн салбарт танай компани сүүлийн жилүүдэд ер нь ямар нэгэн сорилтууд тулгарсан болов бас энэ онд ер нь тээвэрлэг логистикийн салбарын ямар одоо хүлээлттэй бол. За манайх ч нөгөө яг газартай харьцах хэдингийнхаа нөгөө яг явах хэдинг гэдэг одоо нөгөө гинжит техникийн одоо нөгөө явах анги гэдэг. Энийг болохоор Италиас оруулж ирдэг. ITM гэдэг брендийн олон улсад одоо хамгийн сайн чанартай брэнд л те. Тэгээ яг одоо энэ нөгөө ковидын үед бол бас ер нь бол тээвэрлэг логистикийн салбар дээр бол өртөг зардал нэлээд нэмэгдэжсэн. За тэгээ ковидын дараах байдлаар бол ерөнхийдөө ингээ буцаад хэвийн төвшөнд орж итэл нөгөө Орос Украины дайн ингээл дайны байдлаас болоод нөгөө нэг Италиас одоо бид нар чинь тээвэр хийхээр ч одоо Европоор одоо Оросоор дамжуулаад тээвэр хийх ямар ч боломжгүй болсон. Тэгэл одоо өмнөд Африк гээл тэгэл Сингапураар дамжаал порт солигдол тэгэл ингээд тойроод ирэхэд нөгөө нийлүүлэлтийн хугацаан дээр л одоо үндсэндээ 2 дахин хугацаа илүү одоо орж байна да. Тэгэхээр энийг айл болох одоо хэрэглэгчдэд хэрэгжилж байгаа хүмүүсүүдэд түүх баг байхаар л урьдчилсан төлөвлөлт захиал гаргаж одоо логистикийнхаа энэ юуг л ингээд давж гарах ийм л юутай төлөвлөгөөтэй. Тэгээд энийг яг энэ графикаа дагуул явж байна.